Сайн байцгаана уу? Хонгороо байна. За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би өмнө хийжсэн Солонгосын топ 4 их сургуульд 100% тэтгэлэгтэй тэнцсэн туршлагаас хуваалцсан видеого парт 2-ыг бүрдүүлээд орохоор шийдсэн байгаа. За миний хувьд болохоор KAIST-ийнхаа Sogang, Eva Women's University гэх мэтчлийн энэ 4 сургууль руу үргэлжлээ явуулж исэн бөгөөд за 3-3-аас нь бүтэн тэнцсэн хариу аваад за тэгээд нэг сургуулиас нь 100% тэтгэлэг аваад тэгээд нэг сургууль нь болохоор ярилцлаганд тэнцсэн ярилцлаганд орж исэн бас туршлагатай байгаа. За тэгээд яах нь хэрэв эхний видеог минь үзээгүй бол үзээрэй. Яг би өнөөдрийн видеонд айлуулах баг зэрэг тавтах ч гэсэн ихэд бол нэг тийм өмнө дурдсан зүйлсээ дуртахгүйгээр шууд үрдүүлээ ярихыг ер нь бол зорж байна. Өнөөдрийн бичлэг дээр миний эхлээд ярих зүйл бол их сургуулаа ер нь хэрхэн сонгох вэ? За өмнөх эхний бичлэгийг орсны дараа хүмүүс ер нь надаас айгүйх асуултуудыг комент хэсэгт ч бай, эсвэл хувь чадаар, эсвэл English with хонгороо пэйж хуудас руу маань ч юм уу холбогдсон аюуг асууж исэн. За тэгээд асуултуудын ерхэд бол ямар хариултууд өгч исэн тэрнээс санаад бас өнөөдрийн бичлэгтээ илүү хариулъя гэж шийдсэн байгаа. За тэгээд бичлэгийн маань бүтэц ерхэдөө эхлээд их сургуулаа хэрхэн сонгох, үргэлжлэн явж байгаа сургуулиудынхаа мэдээллийг хэрхэн цуглуулах, эсэний бүтэцүүдийн санаа ханаас авах, хэрхэн brainstorm буюу тэ санаагаа ингэж одоо бодож гаргах тийм. Дээрээс нь ямар материалуудыг хаанаас яаж цуглуулах, хэдийн хугацаанд зарцуулагдах гэх мэтчлэнгээр. За дээрээс нь мөн виз болон тэ одоо тиктэй мөн хэрхэн авах, ханаас авах төхөөрөмжтэй визийг хэрхэн хайж бүрдүүлэх ийм мэтлэг нарийн ширээ мэдээллүүдийг хуваалцсан гэж бодсон байгаа. Яг тухайн үед дөрвөлөө бэлдэж хахад үнийг хэлэхэд бол яг ганцаараа бэлдэж байгаа асуух хөнгөө үед аюу хүнд байдаг байсан. Дээрээс нь ингээд нөгөө нэг ерөнхий явуулж явах ерөнхий маш олон зүйл ингээд нэг тийм яг энэ шүү гэсэн ойлголтгүй хэдийн хугацаа үлээх юм бас жоохон ойлголтгүй юм зүйл байдаг байсан. Тийм учраас энэсээ мөн тушлаас аваалцсан. За томоохон хотууд гэх юм бол мэдээж Сөүл болон Инчон за Сувон ус орж болно. За энэ гурав ер нь бол хоорондоо ер нь дажгүй ойрхон байрлсан. Инчоноос Сөүл рүү хүрэх юм бол ойролцоогоор 2 цаг зарцуулагдана. 1 цаг 40 минут ч юм уу байж болно. За тэгвэл хүмүүс Сөүлэн дээр юм уу эсвэл Инчон дээр юм уу гэж асууна. За тэгэнгүүт ер нь миний хувьд бол яг Инчон надад хамаагүй дээр санагддаг. Гэтэл надтай хамт сурч байгаа хүмүүсийн хувьд Сөүлийн их сургуулиудад нь илүү таалагддаг. Анзаарэгдэжсэн. За эдний яг ялгаа нь яг яаж гарч байгаа вэ гэхээр Сөүл амьдраад эхлэхээр илүү тийм хурдан темптэй аюу яаруу хүмүүс ер нь л аюух байдаг. Хэрэг дуртай хүн байх юм бол Сөүл нь илүү төхөөрөмж. За тэгвэл Инчон тэгвэл яг ямар хүмүүс төхөөрөмжтэй байдаг гэхээр Инчон нэг тийм амар тайван биш. Тэгтээ яг нь амар яаруу биш. Ер нь нэг тийм балансыг нэг барьсан тийм шиг санагддаг. Тэр нь надад аюу төхөөрөмжтэй санагддаг. Тэгэхгүй миний дугаас тийм Сөүл шиг тийм одоо хурдан темптэй газар ч аюу стресстэй тийм нэг тайвширч чаддгүй юм шиг санагддаг. Харин Инчонд ирэхээр ингээд нэг Сөүл рүү зүгээр хит одоо нэг очиж нэг жоохон бачаад Инчонд ирэхэд жоохон тайвширдаг ч юм уу тийм мэдрэмж надад баг зэрэг төрдөг тийм үг. Тэгээд зарим хүмүүс нөгөө Пусаны их сургууль ч юм уу Жежүмэжүүд бас их сургуулиуд бас байдаг. Өөр бас хотуудын сургуулиудыг бас сонирхдаг. Одоо Тэжон ч юм уу тий. Тэжон гэхэд бол нөгөө KAIST-ийн байрлсан байдаг, сургууль нь байрлсан байдаг. Тэгэхээр эдгээр нь болохоор Сөүлээс нэлийн хол, гэр тусмаа Жежү Пусан бол маш хол. Тэгээд яг нь ер нь ойролцоогоор 3 цаг ч юм уу тий. Одоо Монголоос Сөүл рүү ирэхэд чинь 3-4 цаг болдог шүү дээ. Тэнгүүд яг нь Сөүлээс бас Пусан ч юм уу Жежү рүү явах гэсэн юм. Яг нь нэлийн цаг зарцуулдаг. Тэгээд дээрэс нь дийлэхтэй яг нь тийм Сөүлийн гоё тэр мэдрэмжүүд тий гоё тэр газруудыг үзхийн тулд Пусан эсвэл Жежү ч юм уу тий өөр хотод амьдарч байгаа хүмүүст л энэ хүндрэлтэй байна гэж үзнэ. Дээрээс нь угаасаа томоохон сургуулиуд нь бол Сөүл, Инчондоо барьсан байдаг гэж. Сургуулиудаа сонгохдоо болохоор ранкийг харуулах зүгээр байдаг. Тэгэхээр зүгээр Google дээрээс яг нэг Korean Universities Ranks гэж хайчаад л ер нь бол гараад ирнэ. За тэгэнгүүт томоохон топ 3-д ордог сургууль бол Sky Universities гэж ордог. Тэр нь болохоор Seoul National University, Korean University and then Yonsei University гэж ордог. За тэгээд яг нэг энэс доош нь болохоор ер нь бол нэг топ 10 эсвэл топ 20-доо багтж байгаа сургуулиуд нь дэлхийд ер нь дэжүү сургуулиуд гэсэн үг. Тэгтээ мэдээж сургуулаа сонгохдоо өөрт чинь одоо тавьж байгаа томоохон шалгууруудын нэг бол ялтчгүй тэтгэлэг байдаг. Очоод амьдрах зардал байдаг. Сөүлд амьдарч байгаа хүмүүсийн амьдрах зардал бол хамаагүй өндөр тусдаг бол Инчонд амьдарч байгаа хүмүүсийн зардал бол зүгээр нэг байрныхан тий одоо туристийн мандруу туристлж байгаа нээс нь харахад үний харьцуулалтаас нь шууд харахад л Инчонд хамаагүй хямд байдаг. За дээрэс нь яг бараа марааны үн гэсэн нэр нь хамаагүй бага байдаг. Тэгээд ер нь бол миний зөвлөх зүйл бол одоо зүгээр топ Korean Universities гэж зүгээр гуйлаа сайнгуудаа эхэнд орж ирж байгаа 20 сургууль ч юм 25 сургууль ч юм уу те нэг нэгээр нь ерөөхдөө зүгээр Google-ээс хайгаад тэгээд дандаа scholarship-уудын бас хараад requirement-уудын бас хараад за тэгээд яг нь ялгуул их зүгээр байдаг. За дээрэс нь би ер нь их сургуулаа хайхтаа дандаа Excel дээр ер нь дандаа их сургуулиудаа мэдээллийг хайгаад deadline-тэй, requirements-тэй, scholarship-ийн мэдээлэлтэй, site-ийн мэдээлэлтэй нэмж тулгарсан санагдсан зүйлсүүдээ
бичдэг тийм Excel файлыг гаргаад ингээд тэмдэглэн явдаг байсан. Тэр нь болохоор ялцчихгүй хүн ингээд за энийг сургуулиудаар ингээд өдөр хайгаа явахад бол болно ч юм уу тэгж боддог те болно. Гэхдээ нэг сургуулийн хайж байхдаа ямар ч тэмдэглэл хийхгүй байх юм бол нөгөө сургуулаа өөр сургуультай харьцуулахад өөрчлөж хүндрэлтэй байдаг. Дээрээс нь яг нь одоо нэг 5 сургууль хайлаа гэдэг хайлаа гэхэд одоо 5 дахь сургууль дээр очиход ихний сургуулийнхаа мэдээлэлийг хэлэхдээ марцсан байдаг. Тэгээд ингээ хольж эхэлдэг гэсэн. Тийм учраас юм бол Excel дээр ингэж сургуулиудаа судалгаа хийгээд бэлтгэж явах юм бол илүү төхөөрөмжтэй байдаг гэсэн. За тэгээд их сургуулаа ер нь бол сонгоно. Их сургуулийнхаа мэдээж орчин тэгээд ойр тойрны ч гэсэн сайн харуулах зүгээр. Хитрхийн нөгөө хотоос зайдуу барьсан, тэгтэг уул мууланд барьсан байх юм бол бас өөртөө чинь тохиромжгүй санагдах тал байгаа. Надад бол тэр нь жоохон зүг санагддаг. Хоттойгоо ойрхон тэгийнхнээ дунд нь ч юм уу байрлсан байл илүү таалагддаг. Тэгээ мөн сургуулаа сонгохдоо бас нэг зүйлийг сануулъя. Хитрхийн нөгөө нэг топ ранкинг сургууль сонгох юм бол бас нэлээд их хичээл хийн. Зүгээр шалгагчдууд ер нь бол айгүй их нөгөө хичээл хийдэг. Айгүй хурцлдан өндөртэй байдаг. Тэгээд тэтгэлэгч нь шууд тэр дүнгээс чинь хамаардаг. Тийм хэсэлт бол угаасаа хичээл айгүй хийх шаардлагатай гэсэн. Хэрвээ зорилго чинь үнэхээр сурыг гэж ирж байгаа бол. За тэгэнгүүтээ яах нь хитрхи топ сураад орох юм бол маш их банкинг одоо хичээлээр нүцсээр агаад ер нь л төгсөн гэсэн үг. Арай жоохон дунд төр сурвалж орох юм бол бас хажуугаар нь сурах, хажуугаар нь бас өөрийнхөө хийхээс нь очоод зүйлсээ хийх энэ мэтлэгийн зүйлсүүдийг бас холиод явах боломжтой байдаг учраас мөн сургуулийн ранкийг гэсэн бодохдоо хэдий хэмжээний бас сурахыг хүсэж байгаа. Тэрийг бас өөрөөсөө асуугаад үзвэл бас төхөөрөмжтэй юм болов уу гэж боддог байгаа. Миний хувьд бол яг бол миний их сургуулаа сонгохдоо би ерөөсөө нэг шувтан 100% ингээд банкинг хичээлийн үдэж гэж ер нь бол сонгоогүй ядал угаасаа ахлах сургуультай дунд сургуультай ч юм уу аюу хичээл хийдэг хүүхдээсэн аюу хичээл хийсэр ирсэн. Тийм учраас их сургуультай бол мэдээж яг нь өөр юм хийж үзье тий тэр мэрийг ерөөхдөө бол бодолцож үзэж бас сургуулаа сонгож ивэл их зөв төхөөрөмжтэй юм шиг санагдсан. За мөн тэгээ мэдээж мөн топ ранкинг сургуулиуд бол дараа нь internship хийх ч юм уу тий эсвэл одоо илүү өөр боломжтой гараад ирэхэд их төхөөрөмжтэй байдаг учраас бас мөн топ ранкинг сургуулийг хийсэн сонгуул бодож үзэл бас их төхөөрөмжтэй. Тэгээд ер нь хүмүүс сурчиж гэсэн хүүхдүүд гэсэн асуудаг тийм хитрхи топ ранкинг сургуульд ингээ өглөө явбал би тэнцэх болов гэж асуудаг. Тэнцэх бодол бидний хувьд маш өндөр байдаг шүү гэж ер нь бол хэлье. Яг гэвэл одоо солонгосын их сургуулиудад гэлтгүү зүгээр ахлах сургуулиудад нь ч гэсэн сурагчид бага ангийн сургуулиудаас нь одоо анзаарч ирж байгаа сурагчдын тоо багасаад тэгээд ерөөхдөө жоохон хэцүү нөхцөл үүсч ирж байгаа. Яг л солонгосчуудын угаасаа нөгөө birth rate энэ нөгөө нэг айлдах одоо хүүхдийн тоо хэмжээ нь ер нь айгүй бага байдаг. Тийм учраас яг нь одоо айгүй багтаа орж байгаа улсад ордон шүү дээ. Тийм учраас сургуулиудад ер нь бол сурагчдыг айгүй авахыг хүсэж байгаа. Тийм угаасаа их сургууль гэдэг нь маш томоохон бас бизнес маш их сурагчдыг авч маш их сурагчдыг одоо тийм мөнгөийг төлөвлөхийг бас айгүй хүсдэг. За ийм учраас ер нь бол топ сургууль гэсэн нэг санаа зовх ер нь бол үрлээ явуулаарай гэж хэлье. Тэгээ нэг үрлийн метр дотор ч тийм айгүй сонин зүйл байхгүй бол дийлэгтэд тэнцэнэ. За нэг бол хэлье. За дараагийн хоёр дахь зүйл бид нар за гурав дахь сургуулаа сонгосны дараа эсээг яах вэ? Миний хувьд бол ер нь 3-4 сургууль бол хангалттай. За эсвэл нэг 2-3 сургууль ч гэсэн хангалттай гэж үзнэ. Нэг сургуульд нь одоо Sky University ч юм уу айлын сонгоод нөгөөдөнд нь дунджаас тэгвэр сургууль сонгоод нөгөө гурав сонголтын дээр нь дунд сургууль сонгох юм бол ер нь төхөөрөмжтэй гэж би үздэг байгаа. Дээрээс нь сургууль руу болоод application fee гэж байдаг. Энэ ойролцоогоор за нэг $70-90 ч юм уу байдаг. Зарим сургууль нэлийн өндөр бас байдаг. Тийм учраас бас яг нь өөр олон сургууль руу явах юм бол бас маш хэмжээний зардал гарах боломжтой учраас яг нь гурван сургууль бол хангалттай гэж үзнэ. За тэгээд дараагийнхан тэгвэл их сургуулаа сонгосныхаа дараа эсээг яаж бичих вэ гэдэг асуудал бол гарч ирдэг. За тэгвэл миний хувьд эсээг одоо энд харагдаж байгаа сайтаар ороод үзэх юм бол ер нь бол нэг тийм солонгосын их сургуулиуд руу өргөлөө явж байгаа ч юм уу эсвэл нөгөө засгийн газрын тэтгэлэг өргөлөө явж байгаа хүмүүсийн эсэнүүдийн example эсэнүүдийн feedback эсэний structure ер нь бол байдаг. Тэгээд миний хувьд эсэнүүдийг бичиж байхдаа ч гэсэн ерөөдөө ямар хэсэг хүсэж байгаа юм бол гэдэг одоо ойлголт байхгүй хэдий байсан учраас эндээс ороод ерөөдөө эсэнүүдийн structure-уудыг доор нь өгж байгаа feedback-уудыг ажиглаад нэлээд уншижсэн. Тэгээд ер нь миний одоо experience-тэй миний туршлагатай таарж байгаа. Дээрээс нь сургуулийн одоо хүсэж байгаа эсэтийн таарж байгаа. Тэгээд нэг юм бүтцтэй бичих юм бол тохиромжтой юм байна гэсэн бүтцийг би өөр аваад гэхдээ мэдээж миний мэдээлэл одоо миний бүгдийг нь би өөрөө бичиж байгаа зүгээр бүтцийг авчиж ин гэсэн үг одоо эхэндээ нэг юм хүүк маягаар эхлэж байгаа ч юм уу те хүний харддаг маягаар эхлэнгүүтээ дараа нь ингээд одоо хэрэг суралцах төлөвлөгөө явах юм бол эхний жилдээ ийм дараагийн жилдээ ийм ч юм уу те ийм маягаар яваад conclusion маягтай одоо сургуулаа төгсөөд юу хийе гэж бичих ч юм уу те ийм хөдөлгөөн зүгээр нэг бүтцийг өөртөө суулгаад авчих юм бол илүү тохиромжтой гэж юу нэ санагддаг. За дээрэс нь миний хувьд одоо эсэнд бүр огт юу ч бичих мэдгүй байгаа хүүхдүүд бол солонгосын их сурвалж мэлтийн их сурвалжууд бол ялцч эсэ нь бол илүү хийсвэр биш илүү бодиттой хийжсэн зүйл илүү бодиттой их боломжтой зүйл ирээдүйд их зүйлс гих мэт лидер зүйлс. За энэ дээр brainstorm хийхдээ миний хувьд
ашигладаг хэсэгчсэн бас номны нэг бол SS Guy-ийн ном байдаг. Тэгэхээр яг энэ номыг чийсэн бас сонирхоод brainstorm хийж үзүүлэх тохиромжтой. Гэхдээ англи хэлтэй байх шаардлагатай байгаа. За энэ бүтэн болохоор материалууд бэлтгэх. За яг ямар материал шаардлагатай байдаг вэ? Admission form-ын бөглөөд 6 нэмээд явна. За тэгээд яг нь admission form-ын зүгээр тэр application guide байгаа, guideline байгаа. Тэндээс яг нь сургуулийн сайт руу ороод зүгээр undergraduate application гэж хангалтаа application guide нөө spring юм fall semester-ийн application guide нөө. Тэндээс нь яг нь татаж авангуудаа тэндэлэн дарж байгаа татаж авангуудаа оронгууд application-ийн энэгээр өөрөлдөө явуулаарай ч юм уу линк байгаа. Тэрнээ дарж оронгуудаа яг нь тэр формын авчин тэгээ формын бөглөөд 6 бас авсараад явуулна гэсэн. За тэгээд мөн өөрхөн сурж исэн эсвэл сурж байгаа халуун сургуулиудынхаа эсвэл нэг сургуульд сурсан бол нэг сургуулийнхаа дүнгийн тодорхойлолтыг мөн авна. За тэгээд мөн дүнгийн тодорхойлолт ер нь ямар ч монгол хэлээр бичигдсэн материалыг бол англи юм уу солонгос хэл рүү заавал баталгаад орчуулгын газраар тийм тамхтай орчуулгын газраар авах хэрэгтэй. За тэгээд энэ дээр бол зөвхөн Google-с, Facebook-с ч юм уу те баталгаад орчуулгын газар гэж хайх юм бол зөндөө олон газрууд гараад ирнэ. Зөвхөн онлайн орчуулгын газар ч гэсэн бас байгаа. Энийг онлайнаар авч ирсэн. Тэр нь бол аль аль нь зүгээр санагддаг. Онлайн ч онлайн биш ч. За үүний дараагаар болохоор яг нь нотариатаар бас батлуулна. Нотариатаар болохоор миний хувьд тэр нөгөө талбайн Улаанбаатар зочид буудлын эсрэг талд барьсан нэг өндөр байшингийн нотариатаар орж нотариатаар батлуулж ирсэн. Тэр хүн айгүй хурдан батлаад ингээ хурдан дараад ивчдэг гэсэн учраас айгүй амар санагдчихсан. Гэтэ нотариатын газрууд бол зөндөө байгаа. Зөв Facebook-с нотариат гэж хайцдал өрөнд гараад ирнэ гэсэн үг. Тэгээ нэг материал чинь бас нэг хүнтэй байхгүй. Тэгэхээр зүгээр очивол тамга даруулаад ер нь авч яана гэсэн нотариатын газрууд бол газруудаас материал авахд бол тэгээ нэг өдөр цэцүүлэл бүгдийн нотариатаар батлуулчих. Эсвэл нэг өдөр цэцүүлэл зарцуулаад бүгдийг орчуулчих гэдэг нь бол боломжтой. За тэгээд үүний дараагаар хэлийн оноод чинь шаардлагатай. За тэгээд хэлийн оноод яг нь IELTS TOEFL ч юм газруудаас өөрхөн official документ авч болно. Эсвэл үндсэн нөгөө нэг онлайнаар бас өөрхөн онцлогчдын оноотой хуудсыг яг нь сургуулиуд руу явуулах нэ гэсэн. За тэгээд сургуулийн яг нь TOEFL IELTS оноогоо ч юм уу топик оноо ч юм уу те яг яаж явуулах гэсэн яг тэрнгээр нь явуулахад болно гэсэн. Зарим сургуулиуд бол яг англи солонгос хэл хоёулын хэлний оноо шаарддаг бол зарим нь заавал хоёулын хэлний оноо шаарддаггүй. Тэгэхээр сургуулийн гайдлайнтай маш сайн танилцаарай. 10 жилийн төгссөн диплом байдаг тийм үү бид нар нэг улаан хавцтай дүнтэй тийм диплом өгчсэн. Тэр дипломыг мөн яг нь баталгаад орчуулуулаад нотариатаар батлуулсныхаа дараагаар юу орох хэрэгтэй байдаг? Апстилээр орох хэрэгтэй байдаг. Апстил нь болохоор талбайтай бас ойрхон байрсан байдаг. Зүгээр Google-с апстил гэд бичээд хайчих хэрэгтэй. Апстил гэрчлээ ч юм уу. Тэнгүүд гараад ирнэ. Апстилгаар за нэг 3 4 хоногийн дотор гараад ирсэн санагдаж байна. Нэг 3 хоногийн дараа гараад ирдэг бөгөөд за тэгээ нэг апстил нэг 22,500 ч юм уу те энэ хязгаар гараад ирнэ. Яалтан мөнгө гарах боломжтой. Ажлын нэг өдрийн дотор гарчдаг. Энэ болохоор 42,500. За тэгээ эндээс юм апстилийн газрынхын локейшнийг хараад энэ болохоор гадаад харилцааны яамд байрлсан. Тэгээд энэ нэг давхарт барьсан байсан санагдаж байна. Дээш нь ороод их апстил авчна гэсэн. Апстилтэй болохоор тийм мөн Монголиас татсан сургуулийн ингээ нөгөө төгссөн бас тодорхойлт байдаг. Бүрэн боловсролын тодорхойлт билүү тэрийг ч гэсэн бас давхар авсрах шаардлагатай байдаг. За тэгээд яг нүн дээрээ өөрхөн нөгөө сургууль төгссөн саний нөгөө бүрэн боловсролын гэрчлэгийг Монголиас авангуудаа саний нөгөө дипломоо нэмээд дүнгийн тодорхойлтыг нэмээд нөгөө орчуулга болон нотариатуудын батлуулаад тэгээд ерөөхдөө апстил руу орчод дэлгэдэг болж ирсэн санагдаж байна. За тэгээд тэгтээ мэдээж бас бусад өөр шалгахтай зүйлс юм гайдлайнаас илүү нарийн сайн уншаарай гэж зөвлөе. За тэгээд дараагийн юм дэх шаардлагатай зүйл бол эцэг их нь бидний хувьд эцэг их нь аль аль нь Монгол хүмүүс эсвэл нөгөө солонгос биш хүмүүс байж энэ одоочтаар өрлөө явуулна. Хэрэв нэгэн солонгос хүн байх юм бол бас өөр өрлөө явуулдаг. Өөр гайдлайнтай байдаг. Тийм учраас яг нь энэ дээр бас анхаарна. Тэгээд эцэг их нь аль аль нь Монгол эдийг батлахад бол зүгээр яг нь Монголоос дахиад авчдаг. Тэгээд тийм аа. Дахиад бас нөгөө банкны баланс байдаг. За банкны баланс бол дийлэгтэй их сургуулиудад бол нэг 19,000-аас 20,000 вон. Сүүлийн $20,000. Тэгээд яг нь сүүлийн үед болохоор $16,000 ч юм уу болсон байлээ. Яагаад гэвэл нөгөө долларын хэмжих өсөөд тэгээд бооны хэмж унаад байгаа шүү дээ. Тэрнээс болсон баг гэж би юу нь үзэж байна. Тэр нь бол нэг $19,000-аас $20,000 банкнд байрлуулад ер нь $20,000 шүү. Яагаад гэвэл дараа нь визэнд ороход чинь шаардлагатай байдаг гэсэн үг. За тэгээд сургуулиас хамаарат жоон шаардлагууд байдаг. Зарим нь 30 хоног яг байрлсан байна. Зарим нь болохоор өргөдлөө явуулаад хүлээж авах хугацаанд очсон байрлсан байна. Хэмжлэн ингэ шаардж идэг энэ мөнгө нь өрийн чинь эсвэл эцэг их аль нэг юм ч юм уу таасанд байрлсан байх шаардлагатай байдаг.
Тэгээд энэний тодорхойлтыг авдаг учраас энэ хугацаанд дэр байсан анхаарах хэрэгтэй. Тэгээд мөн эцгийн чинь ч юм уу те одоо визэнд ороход энэ л гарч ирдэг. Эцгийн чинь нас руу гинт тогтсон тэрмийн хэмжээний мөнгө орж ирсэн байгаад багаар биш квиквид орж ирсэн байх юм бол энэ мөнгөөр чи виз гаргахад асуудал үүсэх боломжтой гэдэг бас анхаарах шаардлагатай. Тийм учраас эртнээс бэлдэж явах бол маш шаардлагатай байдаг шүү гэж бас хэлье. За тэгээд тэгэл ерөнхийдөө үргэлжлэлийн материалууд бол ер нь болцдог. За сурал самраад бас ганц хоёр нэмэлт мэдээлэлүүд байж болно. Эдгээр нэмэгдээд мэдээж өөрийнхөө нэмж авч исэн, тэнцээ уналтаанд оролцож исэн одоо шагналуудын сертификатуудас байдаг тийм үү. Эдгээрүүдийг ер нь бол одоо дундаа ингээс миний хувьд бол би зүгээр дундаа ингээс эхлүүлээд бүгдийг явуулчихж ирсэн. Яагаад гэвэл дийлэнх би дундаа ингээд авч ирсэн. Дийлэнх чухлуудын дундаа ингээд авч ирсэн учраас за тийм ахлагынхаа нийлүүлээд зүгээр бүгдийг явуулчихж ирсэн. Энэ л ямар ч асуудал байхгүй. Зүгээр ямар ч сертификат байна. Ер нь бүгдийг явуулчих хэрэгтэй. Зүгээр хамгийн ихэнд нь сертификатуудын дарааллуудыг болохоор хамгийн ихэнд нь хамгийн чухлыгаа байрлуулад тэгээд хойшлох тусан барай чухал бишүүдийг байрлуулах ч юм уу те. Ийм маягаар явуулвал төхөөрөмжтэй миний хувьд бүр нэлийн цуцаан сертификатууд бол гарч ирж байсан. Тэгээ нотариотор батлуулалт бол яг нь бүгдээрээ нөгөө нэг нотариотор батлуулсан билүү. Зүгээр орчуулж яхтал ядаж байсан маш олон сертификатуудыг л орчуулж ирсэн. Нотариотор ч гэсэн яг батлуулж ирсэн санагдаж байна. За тэгээд за энэ бичлэгийн материалууд энэ бол бэлтгээд явуулах нэ. За тэгээд миний өмнөх нэгдүгээр бичлэгэнд part 1 дээр ярьжсэнчлэн бас нөгөө хавцас бэлтгээд хавцандаа хийгээд материалууд хийгээд явуучих бол илүү төхөөрөмжтэй шүү. Миний юу ярьж байгааг бол part 1-ийг маань үзээрэй. За тэгээд дараагийнх нь тулгарч байгаа зүйлтэй сургуулийн оруулын явуулсан хариуг авчихсан. Тэгээд сургуулийнхаа хариуг авах хугацаа мэдэхгүй байвал саний гайдлайн дотор ч байдаг шүү. Өргөдлөө явуулах хугацаа, тэгээд өргөдлийнхээ бас хариуг авах хугацаа бас байдаг. Тэгээд тэрийг ажиглах боломжтой. За тэгээд дараагийнх нь бид нэр гарч ирдэг зүйл бол визний асуудал байдаг. За виз бол маш чухал нарийн авч үзэх хэрэгтэй зүйл байдаг. Яг л маш олон хүмүүсийн визэнд гарахгүй ч юм хүсэлтэй хөөсдөг. За визэнд орохдоо болохоор бүгд солонгос улсын Монгол улсаас суугаа элчин сайдын яамны үндсэн сайт гэдэг. За энэ доор линкийг би харуулж байна. За тэгээд энэ сайт руу оронгууд маш олон газрууд нь яг нэг өргөдлийнх нь ингээд бэлтгээд ингээд явуулдаг тийм газрууд байдаг. Энэ офишиал газруудаар дамжиж өргөдлөө явуулах хэрэгтэй. Тэгээд яг нь миний хувьд тухайн үед явуулж байхдаа болохоор би 3 өдөр хоорондын өргөө кинотеатрын тэнд барьсан визний газраар явуулж исэн. За тэр газар нь болохоор одоо болоод өөр газрууд гарч ирсэн юм шиг санагдсан. Тэгэхээр яг энэ сайтн дээр барьсан байгаа газрууд руу нэг нөхцөрөн залгаад дийлхтэй бас уцаа авдаггүй завгүй гэдэг байдаг. Эсвэл том газар нөчөөд яг нь нэмж асуух зүйлсээ асуугаад, хэрэгцээтэй зүйлсээ асуугаад явбал их төхөөрөмжтэй байдаг шүү. За тэгээд яг нь нийт өргөлөө бүрдүүлэх материал дээр яг нь тухайн сайтн дээр бид бас байрлуулж өгсөн байдаг. Ямар материалууд бүрдүүлэх шаардлагатай вэ гэдэгтэй. За энэ дээр бол дийлхтэй одоо нөгөө эхэндээ бол за маягт гадаад пассворд нь бол мэдээж ойлгомжтой, төвч намтар эдгээр ойлгомжтой. Элчин сайдын яамнаас угаасаа төвч намтрын утсыг нь өгчдөг. Одоо нөгөө тийм ерөөхдөө тэр материалыг бүрдүүлж явж байгаа чинь маягтыг бол ингээд өгчнө. За тэгээд мөн дансны хуулга бол ялцчихгүй хамгийн бас тэгэхээр чухал зүйл байдаг. Энэ л доор хаяж 30 хоногийн хугацаанд тэ өөрийнхөө яг нөгөө дэйтүүдийн сан анзаарах хэрэгтэй. Тэр хуулга авсан өдөр тэгээд яг надад дансан нөгөө тухайн мөнгө чинь яг тэр хэмжээндээ тухайн мөнгө гэдэг нь $20,000 маныг байрсан хэмжээ нэрийг гарч ирлэх хэмжээтэй. Тэгээ одоо хүүхдүүд гэсэн зөвлөгөөд ер нь бол долларын хаш чангарж байгаа. Тэр утгаараа бас won хаш гэсэн унж байгаа энэ үе нөхцөл байдлаар мөнгнүүдэд дандаа доллар руу хуургаад бага нэмээ явж илүү төхөөрөмжтэй байдаг шүү. Миний үед тэгжсэн бөгөөд дараа нийтдээ ярилцж байхад ч гэсэн тэр их зүг байсан шүү гэж ярилцчихсан. Тэгэхээр энэ ингэж бол зөвлөмөр байна. За тэгээд яг нь тийм дасан тэр тухайн мөнгө байрсан хугацаа тэгээд дээрэс нь хуулга авсан өдрийн хооронд ялтч заавал 30 хоног байрлах шаардлагатай. Тийм учраас нэг ойролцоогоо дор хаяж 31-32 хоног ч юм уу байршилсан байвал их төхөөрөмжтэй шүү. За тэгээд мөн визнийх нь үргэлжлэн явж байгаа хугацаанд энэ мөнгийг авч болохгүй хурж болохгүй гэдгийг бас маш сайн санах хэрэгтэй. Тэгээд энэ тухайн мөнгө бичсэн байршихтаа өөрийн чинь сэлцэх хэмжээс байршихтаа багаар нэмэгдсэн байх шаардлагатай. Удаа хугацааны төвч багаар дэнэс огцон гинт орж ирсэн. Тэг хонх хааснаас тогтсон орж ирсэн мөнгө байх юм бол энэ нь визэнд чинь нөлөөлөх боломжтой шүү гэдгийг харуулъя. За тэгээд дансны хуулга авсан тэг мэдээлэлд бол ойлгомжтой хэвээр. За энэ бичлэнгээр яваад дараагийн анхаарах зүйл одоо сүрийн мөрийн шинжилгээг бол тэр эмнэлэг дээр очиж сүрийн шинжилгээний хариуг авчна. Цагдаагийн газрын тодорхойлолтыг бол ийм мөнгөлөөс авчна. Гинт тэр хийгээгүй гэсэн тодорхойлолт авчна. Төрсний бүртгэлийн лавлагыг нэрвэгчсэн мөнгө ижилхэн. За тэгээд тийм байна. За тэгээд энэ дээр бас дахиад нэг хамгийн чухал анхаарах хэрэгтэй зүйл нь болохоор яах нь энэ материалын бүгдээрний танилцаад бүх одоо шаардлагатай материалуудыг бүгдийг сайн бэлтгэрэй. Тэгээд энэ дээр нэг анхаарах шаардлагатай гэж боддог зүйл маань болохоор дагчийнхаа сарын орлогыг бид нар батлах шаардлагатай байдаг. Тэр нь болохоор одоо энэ бичсэн магазин $790,000 дээш байх шаардлагатай сар болгон. Энийг бид нар нийгмийн дадлаар баталдаг.
За энэ дээр болохоор зарим сурчны эцэг эхчүүд нь болохоор хуваарь бизнес эрхлдэг хүмүүс бол бас нийгмийн даатгал нэг өндөр төлбөрч юм хүмүүс бас байдаг. Тийм төсөл байдалд болохоор хэрэг сурагч хүүхэд чинь ч юм уу те эсвэл хүүхд үргэлжлэн явуулж байхад яг нэг жилийн хугацаанд өөрөө чинь нийгмийн даатгалт гэсэн төлөлтийг хараад тэгээ нийт төлөлтийг чинь 12 хуваагаад сардаа доорхож 790 мянган воноос дээш цалин аваад нийгмийн даатгал төлөгдсөн байна уу гэдэг чинь шалгадаг гэсэн. Хэрэг энэ хэмжээнд хүрэхгүй бол виз чинь гарахгүй байх боломжтой. Тэгээ энэс болж би бол маш их стресстэйсэн. Яагаад гэвэл 12 сарын хугацаанд энэ нийгмийн даатгалын төлөвлөлтөө явсан байх шаардлагатай байдаг. Тэгээд яг миний дэл эцэг их маань ингээд хуваарай бизнес эрхлдэг байсан учраас энэ дэр бол тийм гэрнээс төлж явж их юм бол тухайн үедээ цаг тулаад тэгээ виз чинь гарахгүй ч юм уу өсөлт бол үүсэхгүй байхын тулд яг миний гэрнээс төлөвлөлөө явуулах төхөөрөмжтэй байдаг шүү гэж хэлье. За юм байна. За визний үед юм. Кастинг ярьсан ор шаардлага бол үүсчихсэн. Тэр нь юу гэхээр миний эсийнүүд бүгдээрээ маш таалагдаад тэгтээ миний математикийн чадварыг сайн мэдэхгүй байсан учраас асуусан гэсэн. За тэнгууд болохоор яагаад гэвэл миний үед тийм бүр нөгөө олон улсын ч юм математикийн олимпиад ч юм тэмцээнийг оролцож байгаагүй зөвхөн Монголынхаа хүрээнд л оролцож исэн. Тийм учраас юм хэд надаас асууж исэн гэсэн. Яагаад гэвэл кайс сурж байгаа дийлэн хүмүүс бол бүр олон улсын математикийн ч юм уу те эсвэл олон улсын энэ нөгөө олимпиадаас медаль авч ирсэн хүмүүс байдаг учраас тийм хүмүүстэй хамт суралцсан тул мэдээж яг нь үргэлж математикийн төвшинг бол заавал шалгадаг гэсэн үг. Хэдий бизнесээр ч юм уу бизнес технологийн авчирсан департамент руу үргэлжлэн явуулж ирсэн ч гэсэн ихний семестр бид кайс сурах байгаа хүмүүс бол заавал математик үздэг. Тийм учраас яг нь тэр шаардлага чинь шалгуурынхаа нэг нь бол ялцчихгүй ярилцлагаараа математикийн чадварыг шалгадаг. За тэгэнгүүт яг нь энэ дээр болохоор би өөрөө бэлтэж байхдаа зөвхөн нөгөө SAT-ийн math, AP-ийн math тэгээд өмнө сурж ирсэн математикуудынхаа бүх поинтуудыг хэдхэн хоногийн хугацаанд маш нойр холгүй бүгдийг ингэж ревю хийж байгаа. Тэгээ орж исэн. Тэгсэн хэрнээ нөгөө яг gap year авсан. Тэгээ дээрээс нь яг үндсэн тэр нөгөө EP-ийн math нэг ч юм уу эсвэл зүгээр яг тэр яг ямар math авахыг яг сайн мэдэхгүй байсан учраас айгу алдаа гаргасан юм санагдчихсэн. Тэнгүүд яг нөгөө дараа нь болсон болохоор кайсны өөрхөн үндсэн сайтн дээр болохоор өмнө авч ирсэн математикуудын бодлогуудыг яг нөгөө оруулж ирсэн байдаг. Зүгээр тэрэн дээр тэгээд би яг тэр бодлогыг ингээ харж байхад болохоор надад орж ирж байсан бодлоготой маш ижилхэн байсан. Тэгээд би яг тэндээс харахад тухайн үедээ би энэ тухайн үедээ гэдэг нь одоо би нэг 2 жилийн дараа нэг хүүхэд асуусан байхгүй кайстын интервью дээр юу орж ирдэг гэж яахад яаж үлддэг гэж яахад тэгхтээ судалж байхдаа би би уул нь тухайн үедээ ингэж хаагаад судалчихсан байсан бол кайст үндсэн сайд нэг математик бодлогод нь гарч ирдэм байж тээ гээд харж исэн. Тэгээд яг нь одоо бэлтэж байгаа кайст руу үргэлжлэн явж байгаа хүүхдүүдэд ер нь л яг нь энэ сайтаар нь ороод доор ингээ харж байгаа энэ сайтаар ороод тэр математикийн бодлогуудыг бодож үзээд тэгээд бэлтэж юм бол өөрчлөж хамаагүй л дээр нь шүү. Тэрнээс бүх нөгөө EP-ийн бодлогууд ч юм бүх математикийн концептуудыг ревю хийх гэсэн зүйл бол байхгүй. Тийм учраас яг нь эсвэл бол ингээ бэлдвэл миний хувьд бол төхөөрөмжтэй гэж үзэж байна. Доор сайтаар ороод тухайн хүрээнийх нь яг нь концептуудыг санаад тэгт юм бол өөртөө чинь ярьсандаа тэнцэн бодлоо гэсэн гэсэн. Тэгсэндээ болохоор кайсын ярилцсан дээр хүн бодлого бодож байхдаа богино хугацаанд маш богино хугацаанд бодлого бодулдаг. Тэгээ бодож явах ёстой яг юу хийж байгаа тайлбарлаа явах шаардлагатай байдаг. Өөрөөр чинь нь яг яаж бодож хариултанд хүрч байгааг чинь шалгадаг гэсэн. Тэгэхээр яг нь энийг чсэн бас бодож явах ёстой тайлбарлах маягаар бас бэлдүүл өөр чинь тустай ах нэ. За тэгээд хэдийн одоо буруу ойлголтуудыг хуалцъя. Зарим хүмүүс болохоор яг нь өөрөө чи хэлний оноо их чухал байх уу гэдээ үздэг. Мэдээж хэлний оноо чухал. Гэхдээ миний ер нь бол би туршаас үзэхэд бол хэлний оноо ч юм бол тэтгэлэгт чинь хамгийн чухал нөлөөтэй байдаг бөгөөд дийлэнх сургуулиудад бол ер нь тийм айгүй онцгой өрөөлөл явуулаагүй бол дийлэхдээ тэнцэн. Нийлэн сайн хичээгээд ер нь анхаарлаа тавиад өрлөө явсан бол ер нь тэнцэн. Тийм учраас тэтгэлэг өндөр авах гэж байгаа бол хэлний онооч ер нь өндөр аюул тохиромжтой шүү гэж зөвлөе. За тэгээ хэрэг англи хэлээр үрлээ явуулъя гэж байгаа миний айлцсан сургалтыг бас сонирхоод үзээрэй. Хэрэг солонгос хэлээр үрлээ явуулъя гэж байгаа бол яг нь солонгос хэл чинь нэлээд сайн байвал их тустай шүү. Яагаад гэвэл очиод солонгосоор суралцсана гэдэг бол өөрөө маш ер нь маш хэцүү байна. Яагаад академик солонгос хэл шаардлагатай гэсэн. Топикийн шалгалтад тийм амар академик бол байдаггүй. Тийм учраас маш олон хүмүүс топийн 6 оноотой анхын дэржсэн ч гэсэн ихэндээ хичээл ойлгохгүй нүсэл аюу тулгардаг гэж маш их олон хүмүүс юм би сонсч байсан. Тийм учраас яг нь хэрэг солонгос хэлээр үнээр ирээ суралцъя гэж бол солонгос хэлээр маш сайн сайжруулахыг зориорой. За дээрэс нь ахлах сургуулийн GPA хэрэг чухал вэ? Миний GPA жоохон тааруу байсан гэж бас хүмүүс асууж ирсэн. Ганц хүн асуугаагүй шүү. Нэлээд хүмүүс асууж ирсэн болохоор хариулж байна. Ер нь бол GPA чинь чухал яагаад вэ? Ялдчихгүй солонгосын нэгэнд бол GPA-г их чухалчилж авч үздэг. Тэглээгээд энэ бол зөвхөн өөрөө чинь тэнцвүүгөө шийддэг одоо хүчин зүйл бол ялж биш. Бусад өөрөө чинь хэлний оноо явуулж нөгөө сертификат нь ч юм уу одоо авчсан шагнал сертификат эсэ эдгээрүүд чинь бүгдээрээ хамаарагддаг.
Тэгээд дээрээс нь дийлэх сургуулиуд одоо хэлжсэнчлэн хүүхдүүд аюу хүсэж байгаа. Тийм учраас ер нь өргөлийн явуулж байгаа сургуулиудад тэнцэх магадлал маш өндөр гэж хэлжсэн тийм үү. Тийм учраас яг нь ер нь хитэ GP жоохон тааруу байсан ч те BMI ч юм уу үнэлгээтэй байсан ч гэсэн ер нь тэнцэх боломжтой. Бусад хэсгүүд дээр юмсан анхаарал тулгацсан байхад л ер нь л яг нь тэнцэх шүү. Тэгэхээр энэ дээр бас тийм амар санаа зовох хэрэггүй гэж хэлье. За дээрээс нь ажлын туршлага ч юм уу volunteer тийм үү сайн дур ажиллагаа ажил хийж байгаагүй бол яах вэ гэж асуудаг. Энд дээр бол миний хувьд өөрөө болохоор work experience ба ажлын туршлага байсан гэсэн тийм сайн дур ажил бол нэг хийж байгаагүй байсан. Тэгтээ яг нь сургуулиудаа зүгээр тэнцэжсэн гэсэн. Тэгэхээр энэ дээр бас нэг тийм амар санаа бити зовоорой. Гэхдээ миний хувьд бол ажлын туршлагатай байвал өөртөө чинь илүү тустай гэж юу нас санагдана. Яагаад гэвэл их сургуульд ороод хичээлүүд үзээ явж байхад чинь яг өөрөө ч ажлын туршлага дээр чинь тухайн үзэж байгаа хичээл чинь уялдаад ирэхээр хүн илүү ойлгож авдаг. Тэнгүүд нь ерөөс огт ажлын туршлагагүй хүмүүс аюух байдаг надад сурж байгаа хүмүүс бараг дийлэнх нь тийм нөхцөл байдал болохоор тэд нэг үзэж байгаа зүйлээ зүгээр цээжлэхтэр илүү анхаарад яг нөгөө ойдын төл дээр ингэж ишлэх боломжтой байсан биз дээ гэсэн тэр одоо нөгөө сурж авах зүйлс аюу бага юм шиг санагддаг байсан. Тэгэхээр яг нь ажлын туршлагыг ер нь бол gap year авч байгаа хүмүүстэй ажлын туршлага тай болоод үзээрэй. Дээрээс нь яг нь gap year аваагүй ч гэсэн 12 дараагийн тач сурж байгаа хүмүүстэй бас тодорхой хэмжээний ажлын туршлага боломжоор авахыг хичээл хэрэгтэй шүү гэж зүйлээ. За тэгээд gap year-ийн хувьд бас зарим хүмүүс gap year авах тохиромжтой юу гэж асуудаг. Миний хувьд бол gap year авч ирсэн. Тэгээд gap year авах ялтч хоёр талтай байдаг. Нэгт одоо гэрээхэн ч үнэхээр gap year бити аваа гэд хэлдэг хүмүүсийн бол gap year авах юм бол өөрч айгүй хэцүү юм гэсэн үг. Харин gap year авсан ч яг энэ бол өөрч сонголтоо гэж гэр бүлч юу үздэг байх юм бол тийм яг gap year-ыг аваад тийм үнэхээр гэхдээ gap year авна гэдэг нь зөвхөн хэлний шалгалт юм бэлдэх гэж авахаас илүү те gap year-ыг авахнаа өөрийг илүү нээх ажлын туршлага тийм юм хийж үзэх бодор хийж үзэх юу гэж байгаа бас тунгааж үзэх тийм тэгээд мэдээж сургуулиас судлах хэсэг бичих хэлэн дэвлэх эдгэрүүдийг холсдуулж ивэл илүү хурчин үр дүнтэй байна гэж хүснэ. Тэрнээс зөвхөн хэлэндээ зөрчил бас gap year авах юм бол бас нэлийн дарамттай бас тохиромжгүй байх боломжтой шүү гэж хэлье. Гэхдээ үнэхээр хэлний оноо нь хүрхээгүй авал бас зөвхөн хэлэндээ зөрчилөд gap year авсан гэсэн үнээр хичнээн гэж байгаа бол миний хувьд бол тийм why not яагаад болохгүй гэж бас гэж би хүсэж байна. Яагаад гэвэл үнээр хүсэж байгаа сурвалж чинь хэлний оноо шаардлага үсээд хэлний оноо өгөхгүй байх юм бол хүсэж байгаа сурвалж үнээр явмаар байгаа юм бол үнээр тэгээ явахын төлөө тодорхой хэмжээний тийм нэг 6 сар ч юм зөрчилөө бэлгэлээ гэхэд яг нь оноогоо амжилт бол сурвалд явж байгаа бол энэ чинь өөртөө чинь чухал гэж үздэг. Тэгээ Монгол хүмүүс юм бас ойлголт өгдөг. Тийм 1 жил алдчихлаа энэ бол аюух хугацаа алдчихлаа гэдэг. Гэтэл тийм яг хугацаа алдж байгаа алдж байгаа. Гэхдээ маш олон хүмүүс өөртөндөө шаардлагагүй дипломыг 4-8 жил ч юм уу 10 жил ч юм уу бараг сураад ингээ аваад явдаг. Тэгээд явж байгаа хугацаанд ингээд өөртөө шаардлагагүй диплом, өөртөө шаардлагагүй тийм сургууль департаментэд ороод ингээд их цаг зарцуулах юм бол тэр чинь харин ч өөртөө чинь маш их алдан хугацаа тий харин хугацаа гэж юм бол үзэхээр байдаг шүү гэж хэлье. За тийм учраас миний бол gap year явдал gap year-ийн тэр одоо жоохон ер нь gap year-д бол дарамт их байдаг, стресс байдаг. Тэгээд дарамтыг би дааж чадна. Тийм миний хувьд энэ л золиосыг бол би төлчнө. Тэгээд би энийг даамаар байна гэж байгаа юм бол gap year аваа гэж зүйлээ. Харин би тийм яг бус хүмүүсийн бодлоо юу их надад чухал байдаг. Гэрийнх маань юу gap year авахгүй байвал зүгээр гэж байгаа л тийм үнэхээр gap year бас авахгүй байвал илүү төхөөрөмжтэй хаа гэж үзэж байна. Тэгэхээр яг тухайн хүнээс хамаарна. Өөрч чинь хэрэгтэй байсан бол like subscribe дараад тэгээд нэмж асуух зүйл бол comment хэсэгт бичээд эсвэл English би сонгороо пэйж бод сургана гэсэн бичээд асууж